Заал үнэхээр фиг одоо Бээжинд байдаг Европууд үнэхээр мундаг үзчихсэн. Нэг Европ хол болсон. Тэгээд Азууд манай монголчууд нэлээ очсон. Үнэхээр сайхан тулаан болж исэн. За зөвхөн ялагч тодорхой хэвээр. Ялагч тодорхой шагналаа. Хоёулаа одоо тэнцэх юм бол 15 минут тоглоод тэнцэх юм бол тэгээд ялагч болдог. Ялагчгүй. Одоо тэнцсэн жинхэнэ ирчүүдийн л үнэхээр сайхан. За эндээс хитэн дамж үнэхээр сайхан гарсаа хамгаалж чадсан. За энэ одоо болт мэх одоо үнэхээр жижигцүгийн одоо хөлийн болтод үнэхээр хүчтэй ордог. За энэ бие сүр сулдраа авсан болт орчлоо. За энэ хөлийн болтод үнэхээр хүчтэй ордог тамирчинд. За амар тамирч ухаалтсан байна. Энэ хятадуудыг одоо шуугуулж ирсэн одоо 3 удаа ялтаг болсон тамирч юм энэ хөлийн болтонд орж ирсэн байна. Хятадын үзэгчдийн үед үнэхээр энэ намжин болсон. Үнэхээр панинд орсолдоо үнэхээр сайн дэмждэг хятад тамирч нь сайхан тулаан хайжгаад ингээд энэ тулаан 9,000 гаруй үргэлжилсэн мундаг тулаан болсон. Сайн одоо эмчтийн зөвлөл ажилтдаг. Бүхэл одоо биеийн байдлуудыг өмнө үздэг гэж одоо үзэгч та бүхэндээ ярьсан. Жинхэнэ ирчүүдийн спорт. Би одоо хомдлогоо гэж хичээл орж байгаа шүү дээ. За дараагийн тулаан Солонгосын тамирчин юу болсон? За энэ Словакийн тамирчин хүрэлцээж Бээжин гэрээгийн тулаа ирсэн байгаа. Словакийн тамирчин Игон Рац хүрэлцээ ирсэн. За энэ хоёрын тулааныг дэлгэсэн үзэгч та бүхэн харж байна. Словакийн тамирчин м 75 см 22 настай, Солонгосын тамирчин мөн л одоо м 77 см өндөртэй 27 настай нэлээд туршлагатай энэ тамирчин ирсэн гэж ярилцж байсан. За энэ Солонгосын тамирчин одоо өөрийн боловсруулалтанд таагдаг. Гар одоо барилдана гэж гарч байгаа хоноо. Словакийн тамирчин бол одоо Кратагийн нэлээд гар хөлийн цохил цайтай энэ тамирчин байсан. Энэ тамирчин 14 тоглож 10 ээж 4 ялагдсан юм үзүүлэлттэй энэ тамирчин байсан. Шинэ залуухан тамирчин гэхэд нэлээд олон тулаанд орсон юм туршлагатай тамирчин байсан. За энэ баруун үндний өвдөг. За энэ бол пажинс бөөрөнд нэлээд хүчтэй ордог. За эндээс энэ үнэхээр сайхан барил авсан. За эндээс одоо цохилтыг сайхан хийж болно. За энэ өвдгөө сайн наашаа шахаж өгвөл бас дээр нөгөө тамирчны өвдөл үнэхээр ташигтай сайхан барил болж өгдөгөө. За энэ сэрингийн тулцсан жоохон цохиж өмхөж жоохон хэцүү байх шиг байна. За энэ тохой зүүн тохой орж байна. Үнэхээр л зүрхтэй, зоригтой, төвчээртэй ирчүүдийн тулаан гэж одоо наран сонголго мөнх эсглоо хоёр хоорондоо яриад ярьж байгааг би сонссон. За энэ гартан тутлаа. За үнэхээр Солонгосынхаа үнэхээр битүүрэлдэн сайн гэдгийг харуулсан. Сангас Солонгосын тамирчин одоо файтинг гэрийнгэнд 11 тхиалтай харж байна. 13 тулаанд оролцож 10 ялагдаж 10 ялж 3 ялагдаад байсан. Одоо ингээ 11 тхиалтай авч байна. За энэ удаа шилжүүлсээс тодорхой харагдаж байна да. За энэ бол одоо үнэхээр одоо шилдэг одоо хэвтээрэлэн одоо шилдэг мэх одоо гарт татах мхийг үнэхээр амжилттай зааж ялт байгууллаа. Түүний За энэ одоо дараагийн тулаан 72 кг-ын жингийн Узбекистан хятадын багийн тамирчдын тулаан байна. Узбекистаны тамирчин Минаваров. За хятадын тамирчин Ву Хаа. Энэ хоёрын тулаан бол одоо бас үзэгчдийн анхаарлыг зүүлсээр татсан. За энэ хятадын тамирчны хувьд одоо тоглолтын өмнө одоо нэлээд үзүүлбэрийг үзэгчдээ өөртөө татсан байгаа. За энэ бол үнэхээр хятадын тамирчид үзэгчд ихтэй болсон. Одоо хятадын шилдэг тулаан чинь. За энэ бол өвөр Монгол залуу байлаа л дээ. Үнэхээр сайн зодтолдог өмнөх тулаанууд нь ялалтай байгуулсан тулаанууд харахад үнэхээр сайн зодоон ч юм байсан. Харин энэ удаа жоохон тааруулууд байсан байгаа. Энийг бас үзэгчд маань бас харах баха. За энэ хөө баруун гарын хүчтэй цохилт очсон. Узбекистаны тамирчин. За үнэхээр үзэгчдээс тамирчин ялалтанд үнэхээр баяртай байсан. Үнэхээр одоо сайхан цохиж унгаасан. За Узбекистаны тамирчин 21 настай нийт 12 тулаа хийж ялж ирсэн. За энэ хятадын тамирчин бол 23 настай 5 тулаандаас 1 тулаанд ялагдсан. Өөрийнхөө рингинд бол одоо ялтай болно гэдэг итгэл төгсөөсөн. Идэж энэ удаагийн тулааны хамгийн богино тулаан бол энэ болсон. За үнэхээр хятадын тамирчин бядарч гэсэн одоо нийтээ өвөр Монгол залууг бас ялна гэдэг нь тэр ихтэй байсан.
За дэлгэцний үзэгч та бүхэн Монголын тэмцэгчин наран тунгалгын өрсөлдөгчийг харж байна. Энэ Тайландын тэмцэгчин байгаа Muay боксын дэлхийн аварга метр 77 см 72 кг хэмжээтэй 26 настай. За энэтэй бол одоо энэ Тайландтай бол Монголын тэмцэгчин метр 71 см 33 настай нэлээд ахмад тэмцэгч үү. Наран тунгалаг маань нэрийнгэнд тулаа. Наран тунгалаг одоо энэ удаагийн тулаанд одоо Тайландын Muay боксчтой таарлаа нийлээд дээгүүр зохилтууд ирэх байх гэдэг одоо тулааны өмнө ирж ирсэн. Нийлээд сайн бэлтгэлтэй сэтгэл зүйн үүдэлтэй хашиж тамирч гэдэг юм харагдчихсан. Үнэхээр Тайландын тамирчин бол харахад үнэхээр физик сайтай. Үнэхээр сайн тамирчин байсан. Үнэхээр Тайланд хүн гэдэг бол одоо наран ногоом ярьдсан Тайланд хүн гэдэг нь цохилд орсон мэдэгддэг. Үнэхээр хэцүү байдаг. Тайландын тамирчид одоо нэлээд сайн одоо хэвтэй өрөлтөөн сайн барилдах, хэвтэй өрөлтөнд оруулж барилдах, мөн өөрийнхөө сайн одоо цохилтуудыг хийж эхэлж хян зодтолтно гэж ярьж байсан. За энэ хоёр тамирчин маань үнэхээр одоо шилдэг тулааны хийж үзэгчдийг үнэхээр хөөргөж чадсан байгаа. За өмнө нь бол олон тулаануудыг хийж байсан. Өмнө тунгаан олон тулааныг файтингэд одоо горж ирсэн, мөн KO-анд гарч ирсэн. Мөн 8 тулааныг хийж одоо 8 элж 2 удаа ялагдсан юм. Одоо Монголын одоо шилдэг одоо тулаанчдын нэгэ манай нар нуга. За энэ Тайланд тамирчин бол баруун гарын нэлийн хүчтэй хүнд цохилттой энэ бас манай тамирчинд бас нэг ус удаа ирсэн цохилт. Үнэхээр Мутагийн тамирчин Тайланд хүн гэж угаасаа одоо жоохноос одоо монголчууд барилж ирдэг бол тайландчууд одоо зодтолж ирдэг. Одоо ийм л тийм үнэхээр шилдэг сайн тамирчин байсан Тайландын. За тунгагийн Тайландын баруун цохилт нэлээд хүнд өтсөн. Тунгагийн мөн баруун цохилт. За энэ эргэлттэй шүтэн хэрэг сайн болсон. За энэ эвгүй барил ороод. За эндээс одоо статус зумгааж ихтэй барил дээр нь гарч авлаа. Барилдааны бэлтгэл бас нэлээд хийсэн. Тэгээ тунгаа маань одоо барилдааны бэлтгэл нэлээд сайн хийсэн. Одоо барилд унгааж одоо зодтолтно гэсэн тактиктай бас гарсан. За Чингисийн завчилт наран тунгалаг гэдэг одоо монголчууд тулааны урлагаар тунгааг сайн таньдаг шүү дээ. За энэ баруун гар. За эндээс бол сүүлд нь одоо тунгаа маань ярьдсан тэгэхээр орцсон байсан би одоо өн дээр нь сайжлаад хурдан яваад зодтолтё гэж хичээгээд одоо явж зодтолцоон гэж сүүлд нь ярьж ирсэн. За эндээс ахин давууцаар нь тавиад авлаа. За энэ Тайланд тамирч нэлээд хамгаалсан. За ингээд дээрэн сайхан гараад эндээ сайхан цохилтууд. За энэ зүүн гарын нэлээд хүчтэй цохилтууд. За тунгагийн маань баруун бугуу жоохон бэртэлтэй байсан. За баруун өвдөг энэ нэлээд хүчтэй очсон. За ингээд гартна. За үнэхээр төлөвлөснийхөө дагуу үнэхээр сайхан тулааны хийж чадсан. Үнэхээр Монголын хаш туршлагатай зодоочин гэдгийг энд бол харуулсан. Гарт өчх юм хэрэг. Тэгэл одоо энэ удаа ширж харуулж байна. За үнэхээр сайхан татсан. Эндээс харин Тайландын тамирчин бол эвгүй дэвжээрүү тийм савх юусэн байгаа. Энэ бол бас нэлээд тамирчинд бас хүнд ордог. За ингээд эсрэг тамирчин бууж өгсөн гэдэг чигээр нэг үзэгчд таахан харагдаж байгаа. Ингээд Бээжингийн рингинд файтингийн төрлөөр наран тоглог маань ялтай болж төрийн алтан цомын талбайгаа мандуулж байна. За энэ удаагийн өрсөлдөгч бол үнэхээр ширүүн өрсөлдөгч байсан. Тайландын Muay боксын дэлхийн аваргын тамирчтай учраад харсан байгаа. За ингээд Монголын хоёр шилдэг тамирч бол хоёулаа одоо Бээжингийн рингинд ялтай болсон. За ингээд олимпийн дэвжээнд дээр мандаж байсан төрийн алтан цомын талбай нь Бээжингийн рингинд мөн файтингийн төрөлд мандаж байна. За энэ хүмүүс одоо баг тамирч болгон одоо энэ төв тэмцээний ивент гэж оролцсон Монголын цэцгэлэг холбоо хотгоодын чингүүн живсэн мөн мэдээллийн спонсор ерөнхий спонсор ажилласан одоо Монголын үндэсний телевизийн хамт олон одоо Монголын жижигцөхийн холбооны нэрийн өмнөөс баг тамирчдын нэрийн өмнөөс одоо үнэхээр баярсан талархснаа илэрхийлгээд таатай байна.